Hi guys. Яг хийснээрээ идэвхтэй юмнараа оруулах болно. Тэгээд subscribe болон like-а дараад үзээрэй. Тэгээд part 3 руу орцгоё. Сайн нүдэндээ нулимстайгаар ээж рүүгээ харж уучлаарай гэж шивнэн гоо. Анасила ууртаагаар хазаар руу харна. Хазаар ивж дуудлаа. Тэр багш руу муухай харцаар ширтв. Бор үстэй эмэгтэй хүүтнэр. Чамаг энд дуусгасан ч яах вэ? Гэхдээ азар чиний багшийг миний нөхөр өндөр үнэлт юм билээ. Тэр үргэлжлүүлв. Бэлтгэлийг нь улам чангатах. Сайн дахиж нэр нүрээ алдах ёсгүй гэж тушаа. Бор үстэй эмэгтэй гараа хажуу тийш дахин аваад яв гэлээ. Сайн нүдэндээ нулимстайгаар хазаартай хамт явлаа. Бор үстэй эмэгтэй хаалганы зүг нуруугаа харуулan зогсов. Анасила сэнсээ нээж нүрээ халахлан гүнзгий санаа алдлаа. Тэр сэнсний цаанаас харцаа гаргана охин руугаа ширүүн харлаа. Бор үстэй эмэгтэй үл ялэг инээмсэглээд тэр хүүгийн нэр Ehun дэлэв гэлээ. Түүнтэй ойртой хичээгээрээ. Сийл гайхсан царайтай ээж рүүгээ харж яагаад гэж асуув. Бор үстэй эмэгтэй таймнаар тэр аль хэдийн ахыг чинь ялж чадсан гэв. Анасила урах ширтэн овжин харцаар бодлоо. Боломж байсан бол яг одоо л алчмаар байна. Гэхдээ хамгийн түрүүнд сэжиллэгдэх нь би. Тэр дайчдын дүрсийг сэтгэлдээ төсөөлөв. Дээрээс нь гэр бүлийн дотоод зөрчил гарвал уламжлалыг хамгаалагчид оролцсон. Тэдний оролцоог ямар ч үнээр хамаагүй зайлсхийх ёстой. Бор үстэй эмэгтэй долоовор хуруугаа өргөж түүнийг сайтар ажилгэв. Охин ээж рүүгээ инээмсэглэн "Тийм ээ. Надад ч бас түүний талаар илүү мэдэх сонирхол байна" гэлээ. Анасила харцаа нарийсхан үл ялэг инээмсэглэв. Ehun бодлоо. Маргааш нь хажуу салбарын 3 хүүхэд үндсэн овны эдгэн дээр ирсэн. 3 хүү игнэн зогсож байв. Дикон 11 настай, Хансон 14 настай, Жайс 10 настай. Олдур жинтэй гүйж байлаа. Ширүү бэлтгэлээс болж хөлсөн нүрээр нь урсаж байв. Үүчлэгч охин давтгсан хоолоогоор Ehun бич дуудлаа. Олдур зогсоод охин руу харлаа. Нина тэд ирчихсэн гэв. Ehun гайхан. Хажуу салбарын 2 уу? Арай эрт биш үү? Чи орой ирнэ гэж хэлсэн биз дээ гэлээ. Нина цочирдсан царайтайгаар тэдэнтэй хамт овгийн тэргүүн өөрөө ирсэн гэв. Ehun үүчлэгчийг нухацтай ширтв. Лайнхарт овгийн тэргүүн. Түүний харц аяндаа хүндэрлээ. Нина сандран гараа даалаад түргэлдээд очоорой. Эхлээд ховцоо сорчих гэж хэлв. Ehun тэгвэл би ганцаараа хоцрон шүү дээ гэв. Тэр ачуураар нүрээ арчаад зүгээрээ ингээд явчихъя гэж хэллээ. Хаалганы дэргэд харуулууд болон олон хүн игэн зогсжээ. Гол дүр хажуу тийш харлаа. Хүрэн үстэй эмэгтэй хүүхдүүдийнхээ хажууд инээмсэглэн зогсож байв. Ehun сайн Сийл хоёрын дэргэдэх эмэгтэйг хараад тэр бод хоёр дахь эхнэр Анасила гэж бодов. Харин урдан зогсох эмэгтэй ууртай харцаа ширтэж байлаа. Тэгвэл тэр нь анхны эхнэр Теонис. Харин хажууд нь байгаа хүн гадар ширтэн түгсэн царайтай зогсно. Үндсэн овгийн ууган хүү залгамжлагч Йойд Лайнхарт. Удалгүй хаалганы өмнө хүмүүсийн дүрс тодорлоо. Нэгэн эр морин дээр сууж, араас нь өөрний залуу дагалдана. Тэр эр ширүүн харцаар урах ширтэнэ. Гилеад Лайнхарт. Харин араах нь үл ялэг инээмсэлж байв. Ehun Жаны дүү юм болов уу гэж бодлоо. Йойд толгой гудайлхан зогсно. Гилеад хүүдээ ойртож, инээмсэглэн өндөр болсон байна. Хүч чинь ч нэмэгдсэн үү гэж асуув. Йойд харцаа доошлуулна. Таны хүлээлтэд хүрэхийг хичээнэ гэв. Гилеад хүүг ширтэн. Дараа нь Анасила руу харлаа. Тэр гараа дэлгэн хүүхдүүдэд инээмсэлдээд хүүхдүүд үнэхээр хурдан өсдөг юм даа гэлээ. Сийл уйталтай байна гэж бухтнав. Овгийн тэргүүн ирийг хараад инээмсэглэн Гилфорд гэж дуудав. Тэр цээжиндээ алаа хүргэн үл ялэг бүхийв. Гилеад сонсон хүүтэй болсон гэж. Тэр сайхан мөчөд хамт байж чадаагүйдээ уушлаарай гэв. Гилфорд догтлсон харцаар овгийн тэргүүнийг ширтв. Гилеад хүүхдүүдийг харж та нар бод хажуу салбарын овгуудын хүүхдүүд байх гэв. Овгийн тэргүүн гараа сунгана. Хоолцгоё гэж сандралгав. Гилеад цусны яслын талаарч ярилцсан гэлээ. Хүүхдүүд болон овгийн тэргүүн ширээний ард цуглав. Гилеад өөрийн үр удмын дэргэд суулаа. Гол дүр бусад хүүхдүүдийн эсрэг талд суув. Нэг охин, нэг хүү, хоёр нөхцтэй царайтай. Даргис, Дезира,
Игүн хажуу тийш харлаа. Тэд овгийн тэргүүнтэй хамт портал ашиглаад ирсэн гэсэн. Тэгэхээр хажуу салбар дундаа хамгийн язгуулт нь байх. Тэгтэр нэгэн шаргад үстэй хүү нүдэ анин зөөлөн инээмсэглэв. Игүн энэ хин бол яслалд орцорчд л оролцох ёстой бидтэй. Сийл шаргад үстэй рүү хараад аав руугаа ирнэ. Тэр хэн бэ гэж асуулаа. Гилеад үндэ зочныг арай дараа танилцуулах гэсэн юм гэв. Шаргад үстэй. Одоо танилцуулж болох шүү дээ гэлээ. Игүн цай уучлангоо түүнийг анхааралтай ажиглав. Хүү алгаад илэн өргөн инээмсэглээд би улаан цамхаагийн мастер Ровриан байна гэж мэдлэв. Хүүхдүүд цочирд нь харцгаан. Ровриан Йод игүн цайгаа цацхад айхан ширтэж тэр улаан шидийн цамхгийн тэргүүн шүү дээ гэв. Игүн цээжээ барив. Ровриан санаа зовно. Зүгээр үү гэж асуув. Зүгээр гэж игүн хариулав. Гостер гайхан бодлоо. Ровриан гэдэл нь Санягийн доорх үеийн шав. Өөрөөр хэлбэл түүний шавийн шав. Тэр Саня номон донд чид үлдэж байсныг санаанд нь орж ирв. 30 жилийн өмнө Саня бол Ерваны ногоон цамхгийн түүхэн дэх хамгийн залуу суутан. Бүх гермарыг шинчилж, шавнах зөвлөгөө өгч, бүр бусад цамхуудын тэргүүнүүд хүртэл түүнээс суралцдаг байсан. Игүн ногоон цамхгийн тэргүүн болон Роврианыг ээжлэн харлаа. Одоо ч гэсэн ногоон цамхгийн тэргүүн, улаан цамхгийн мастер Ровриан хоёр хүртэл Саняг агуу багш хэмээн хүндэлдэг. Гэлж ширтэн игүнэг харж зогсов. Игүн дотроо бодов. Энд миний өнгөрсөнтэй холбоотой хүнтэй таарлна гэж хизээж бодоогүй юмсан. Игүн гэр бүлийн тэр толгойлогчийг гайхсан харцаар ширтв. Чиний нэр Игүн гэж үү гэж Гэлэд асуув. Теоносоос чамайг сонссон юм. Гэлэд хүүрүүгээ туйлын настаа харцаар харж ээж нь чамайг болон аавыг чинь доромжилсан гэж хэлсэн гэдгийг тэмдэглэв. Сиан айсан харцаар уруулан дээрээ дарж шат ширтв. Игүн Гэлэд рүүгээ туйлын настаа харцаар харна. Бүх зүйл үнэн. Гэхдээ би уурлаагүй. Гэр бүлийн тэр толгойлогч хүүг зандлээсэн харцаар ширтэн хэлв. Чи яасан учраас гэж. Игүн гартаа нудраг зангидан шоргов. Хэрв чи ялагдлаач юу ч өөрчлөгдөхгүй байсан. Хэрв чи өөрийн нэр төрөө хамгаалах чадваргүй байсан бол эдгээр доромжлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Толгойлогч сэтгэл хангалуун инээмсэглэв. Чи миний хүүгээс илүү байна. Сиан айсан царайтай суув. Толгойлогч хүүрүүгээ дургуутсан харцаар харав. Чи ялагдсандаа ичихгүй байна. Гэхдээ харцаа нууж хурцшир зан гаргаж байгааг харахад гунигтай байна. Сиан гинэн балмагцсан харцаар шал ширтв. Бусад хүүгүүд анхааралтай ажиглав. Чи тэр дайн эхлүүлсэн. Игүнд доромжилсан. Ялагдсны дараа ч уушлалт хуулсангүй гэж Гэлэд хүүрүүгээ хэлв. Сиан толгой руугаа эргэлдэж будилж ойлгохгүй байв. Гэлэд хүүрүүгээ туйлын ноцтой харцаар харж би Леонхард. Би агуу бурамгийн удмын хүн. Хэрв миний цус үнэхээр миний судсанд урсаж байвал чи зөвхөн өөрийнхөө нэр төрийг бусдын нэр төрийг ч хүндэлж сурах ёстой. Сиан игүнд гайхсан харцаар ширтв. Баг зэрэг нүүр улааж залхууч байж игүнгээс уушлалт гуйв. Игүн шүд зуугаад сэтгэл дундуур бодлоо. Энэ уушлалт үнэндээ хуурамч гэдэг нь шууд мэдэгдэж байна. Гэлэд игүн зандлахсан харцаар харам. Таны аав Жерард. Би түүнийг хуваараа мэддэггүй тул уушлалт гуйж байна гэж хэлсэн. Игүнээ гэр бүлийн толгойлогч руу туйлын ноцтой харцаар ширтв. Бүх зүйл зөв гэж хэлээд би ч бас тэдний гэр бүл зэллэг газар амьдардаг гэж итгэдэг. Тэдний толгой дээр асар том гэрэлтүүлэлт гялдсан люстер висэж байв. Гэлэд асуув. Чиний ар чамайг сурах үүрэгтэй байсан мэдстэй. Игүнээ толгойдохон. Тэр суурийг тавьсан. Харин дараа нь би өөрөө биедан сурсан. Дезери гайхсан харцаар хүүг ширтв. Яагаад багш хүүгээр ганцаараа бэлтгэл хийсэн юм бол? Хамгаалагч ирлэлцэн харц шүүмжилсэн байдлаар хүүг ажиглав. Яагаад тэр Сианыг ялж чадсан юм бол? Гэлэд сэтгэл хангалуун инээмсэглэв. Энэ удааны яслалд үзэх зүйл гарч магадгүй юм шиг байна. Үйлчлэгч нар өрөөнд орж хоол авчирлаа. Тэд хүүгүүдийн урд тавг тарж эхлэв. Ширээний дээр олон үзэсгэлэнтэй хоол байв. Толгойлогч инээмсэглэн гараа сунгав. Та нар таалагдана гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ магадгүй үлссэн байх. Тэгээд идээд ав. Бүтэн сар тансаг хаусны дээвэр дээр гялцав.
Үүжлэгч нар хоосон тавгуудыг авчрав. Хөвгүүд дахин хоосон ширээний ард суулаа. Гэлээд арчуураар амаа арчив. Өмнө хийсэнчлэн энэ орой хоодыг зохион байгуулсан шартгаан нь та нарт цусны яслын тухай хэлэхэд оршино. Хөвгүүд Гэлээд рүү догтлон ширтэж байхад Иехүнэ тайван хിവэрэ байв. Сиэл ба Сиан эцгийн анхааралтай ажиглав. Гэр бүлийн тодгоодөгчийн амнаас сонсогдож байгаа нь хачирхалтай сонсогдож болох ч энэ ёслын уламжлал оролцогчдыг туйлын тэгш бус байрлалд оруулдаг гэж би итгэдэг гэж Гэлээд хэлв. Тэр арслангийн шивээстэй бэлэг тэмдгийг харууллаа. Энэ зөвхөн шууд удмын хүүхдүүдэд ашигтай. Ёслол эхлэх хүртэл салбар овгийн хүүхдүүд бодит зэвсэг болон ид шид ашиглах боломжгүй. Гэлээд хүүхдүүдийн хоорондох дуйлыг төсөөлөв. Тэдэнд ялалт байгуулах ямар ч боломжгүй болгож байна. Юуд догтлон аав руугаа харлаа. Энэ удаад миний 3 хүүхэд ёслолд оролцсон гэж Гэлээд хэлв. Гэр бүлийн толгойдч хүүхдүүд рүүгээ ноцтой харцаар ширтэж. Би зөвхөн чамд биш, бүх лям хаартуудаа чадвараа харуулахыг хүсэж байна. Энэ ёслолын утга учир бол та нар агуу бурамгийн үр удам гэх нэрэнд зохистой эсгээ батхад оршино. Шууд удмын эсхээс үл хамаарна. Иехүнэ толгой дохин бурамг бодов. Үснээсээ нүд гарган сэтгэл хангалуун инээмсэглэв. Миний үр удам надаас ч илүү инэрэмгүй юм да. Гэлээд инээмсэглэн Ровери рүү заав. Энэ удаа гадны хүний тусламж авна. Ровери, тийм учраас би энд байгаа гэж хэлв. Шар өстөн хурууга хагас дугаар давшлаа. Ширээний дээр цэнхэр лабиринт гарч ирэв. Роверийн лабиринтыг заан инээмсэлж. Энэ цусны яслалд та нар миний бүтээсэн лабиринт руу орно. Хүн бүр өөрийн үүднээр авах ба төвд байгаа гол мангасыг ялах ёстой. Роверийн гол мангас руу хуруугаа зааж. Үүний тулд та нар өртөгт болно. Бусад мангасуудыг давах шаардлагатай болно. Шар устан мангасын баримлыг барив. Санаарай. Энэ бүгд миний бүтээсэн төвлөрөлт. Тул замдаа очих бүх зүйл бодит бус. Зөвхөн төсөөлөл юм. Шар устам хорон инээмсэглэн баримлыг эвдэв. Гэсэн ч мэдрэмж нь бодит шиг адилхан байх болно. Иехүнэ сэтгэл хангалуун инэв. Өөрийн дуудлагын ид шидээс гадна дээд зэрэглэлийн сэтгэл судлаач ашиглах болно. Магадгүй би ид шидийн цамхгийн толгойлогч болохоро байггүй юм. Үгээр part 4 дуслаа. Тэгээд part 5-аараа уулзцгаая.